Сайн уу? Ано байна. Энэ удаагийн арьс арчлын видеоор би та нартай арьс арчилгааны хамгийн гол идэвхтэй орцуудын нэг болох витамин C-ийн тухай ярилцъя гэж бодлоо. Тэгэхээр витамин C-г арьс арчилгаанд нэвтрүүлснээр ямар үр шимийг хүртэж болох, витамин C-гийн өөр төрлүүд болоод өөрийнхөө сүүлийн үед ашигласан витамин C агуулсан зарим серумуудын талаар сэтгэлээ энэ видеогоор хүргэх юм шүү. Тэгэхээр витамин C бол бидний өдөр тутмын амьдралд байнга хэрэглэгдэж байдаг амин дэмүүдийн нэг. Ялангуяа хүнсээр бол витамин C бид нар их хэмжээгээр авч байдаг. Гэсэн хэдий ч хүнсээр олж авсан витамин C бидний арьсанд хүртэл бол үр шимээ үзүүлдэггүй болохыг арьсны эмчнэр хэлж байгаа юм. Тийм учраас витамин C-гийн арьсанд үзүүлэх шим тэжээл тэр давуу талуудыг олж авахын тулд заавал топикли буюу гаднаас нь витамин C-тэй бүтээгдэхүүнийг хэрэглэх нь маш чухал байдаг юм байна. Тэгэхээр витамин C-г яг арьс арчилгаанд нэвтрүүлснээс олж авах гол өгөөж нь юу вэ? Эдгээр өгөөжүүдийг үндсэндээ 3 төрөлд бол хувааж болдог юм байна. Эхнийх нь витамин C бол маш хүчтэй антиоксидант. Антиоксидантууд нь яг бидний арьсыг чөлөөт радикалууд буюу орчин тойрны яг арьсыг хөгшрүүлж гэмтээж байдаг ийм радикалуудаас хамгаалах үүрэгтэй. Хамгаалаа зогсохгүй тэдний учруулсан альва гэмтлийг эргүүлэн засварлах, эмчлэх зорилттой орцуудыг антиоксидантууд гэдэг. Тэгэхээр витамин C бол антиоксидант төрлийнхөө орцууд дундаа хамгийн хүчтэй орцуудын нэг. Антиоксидант нь нарны хит ягаан туяаны улмаас арьсан дээр үүссэн альва хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг ч гэсэндээ арилгахад ашиглагддаг бөгөөд ер нь антиоксидант болгоныг өглөөний арьс арчилгаанд нэвтрүүлэн ашиглаад араас нь нарны тосыг бол хэрэглэж байх нь хамгийн зүйтэй хэрэглээний арга барил юм а гэж арьсны эмчнэр хэлж байна. Хоёрдугаарт нь арьсны коллагенийг дэмждэг. Коллаген бол бидний яг бие мах бодит хамгийн өргөн дэлгэр байдаг уурга бөгөөд бидний арьсыг яг бүрдүүлж байдаг гол уурга нь коллаген. Тэгэхээр витамин C-г арьс арчилгаанд хэрэглэж өгснөөр яг энэ эдисийн хоорондын уургийг нөхөж өгөж арьсыг илүү булцгар болгож өгдөг. Ингэснээр коллагений үйлдвэрлэлийг дэмжсэн буюу арьсыг чи улам илүү залуу булцгар болгоно гэсэн. Цаашлаад коллаген гэмтэж эвдрэхээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Тэгэхээр зөвхөн коллагений үйлдвэрлэлийг дэмжиж зогсохгүй нөгөө талаасаа эмтрэхээс нь сэргийлэх үүргийг витамин C арьс арчилгаанд үзүүлдэг. За сүүлийн 3 дахь том үйлчлэл нь сэвх нөсөө тол батганы дараах сорвийг эмчлэхэд витамин C чухал үүрэгтэй. PIH буюу post inflammatory hyperpigmentation өрөвслийн дараах сэвх нөсөө тол гэж хэлж болно. Энэ зүйлсийг арилгахад маш хэцүү байдаг. Өрөвсөл буюу альва батганы дараа магадгүй нарны хит ягаан туяанд түлэгдсэний улмаас ч юм уу үүссэн арьсан дээр хийм бараан толбуудыг цайруулж арилгахад витамин C маш чухал үүрэгтэй байдаг юм байна. Учир нь бидний арьс өөрийгөө хамгаалах зорилгоор арьсны гүнээс меланин буюу будагч бодис бидний арьсны өнгө, үсний өнгийг өгч байдаг меланины үйлдвэрлэлийг нэмэгдүүлж өгснөөр яг энэ нь арьсны гадаргуу дээр сэвх нөсөө тол болж гарч ирдэг. Тэгэхээр яг витамин C нь яг энэ меланины үйлдвэрлэгдэх процессыг дарангуулж өгдөг учраас яг сэвх нөсөө тол нэмэгдэхээс урьдчилан сэргийлээ зогсохгүй нэгэнд үүсчихсэн байгааг сарниулан тархахад чухал үүрэгтэй байдаг юм байна. Ингээд бодод үзэхээр яагаад витамин C арьс арчилгааны хамгийн гол идэвхтэй орцуудын нэг болсон бэ гэдгийг гайхаад хэрэг байхгүй. Тэгэхээр витамин C гэдэг маань өөрөө арьс арчилгаанд үндсэндээ малгай ойлголт бөгөөд энэ дотроо витамин C-гийн олон төрлүүдээс брэндүүд сонгон өөр өөрсдөө бүтээгдэхүүнүүд ашигладаг байна. Тэгэхээр та нар өөрсдийнхөө витамин C-гийнхаа найрлагыг ямар нэртэй байна вэ гэдгээс нь хамаарат арьсанд чинь ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бас урьдчилан таамаглаж болно. Тэгэхээр энэ витамин C-гийн төрлүүд дундаа бол хамгийн өргөн хэмжээнд судлагдсан нь буюу хамгийн идэвхтэйг нь бол бидний хэлсэн арьснаар аскорбины хүчил буюу англиар L-ascorbic acid гэж нэрлэдэг. Бүтээгдэхүүн агуулгдсан хувь хэмжээгээр бол 8-аас 20% хооронд байх нь хамгийн үр дүнтэй байдаг бөгөөд хэрвээ эмзэг арьстай бол 10%-аас бага хувь хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүнийг ашиглахыг арьсны эмчнэр зөвлөдөг юм байлээ. Хэдийгээр витамин C-нүүд дундаа L-ascorbic acid нь хамгийн идэвхтэй орцсон боловч энэ идэвхтэй байгаа нь нэг хэцүү зүйл эвслийг араасаа дагуулж байгаа нь маш тогтворгүй. L-ascorbic acid нь өөрөө
орчны нөлөөнд хурдан автомтгай учраас үргэлж тийм нарны хитягаан туянаас хамгаалсан шилтэй агаараас бол хамгаалсан тийм савлгаатаар ирдэгч тийм удаан хугацаанд бол ашиглагдаад байдаггүй. Хэрвээ L-ascorbic acid агуулсан витамин С серумуудыг эргүүлээд үзэх юм бол хизээч 6 сараас удаан хугацаагаар хадгалах зориулалтгүй байдаг. Тэгэхээр L-ascorbic acid-ийн үр нөлөө арьсанд үзүүлэх шим дэжил нь хамгийн сайн судлагдсан ч гэсэндэ нэг гэм нь маш тогтворгүй байдаг учраас хадгалахад төвөгтэй нэмээд эмзэг арьстай хүмүүсийн хувьд бол бас ямар үр дүн үзүүлэх нь вэ гэдг нь бол урьдчилан таамаглахад төвөгтэй байдаг. L-ascorbic acid нь өөрөө маш тогтворгүй учраас гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад багтаахад нэлээд төвөгтэй болж ирсэн учраас мэрэгжилтнүүд арай тогтвортой хувилбаруудыг нь болох деривативуудыг буюу бусад өөр төрлүүдийг нь хөгжүүлж гаргаж ирсэн юм байна. Тэгэхээр витамин С-ийн деривативууд дундаа хамгийн өргөн тархсан хамгийн өргөн хэмжээнд ашиглагддаг хувилбар нь бол sodium ascorbyl phosphate буюу SAP. SAP-ийн давуу тал нь нэг L-ascorbic acid-тайгаа үр нөлөөний хувьд маш ойролцоо байдаг боловч харьцангуй тогтвортой гэдэг утгаараа яг энэ арьс ашиглагын бүтээгдэхүүний найруулдаг мэрэгжилтүүдийн хувьд дуртай орсон юм байна. За нэн ялангуяа батг гарамтгай арьстай хүмүүс энэ витамин С ашиглах бол SAP агуулсан витамин С-г ашиглахыг зарим арьсны эмчнэр зөвлөдөг юм байна. Тэгэхээр SAP бол хамгийн үндсэндээ одоогийн байдлаар бол хамгийн өргөн тархсан витамин С-гийн дериватив гэсэн үг. SAP-гээс гадна MAP гэх витамин С-гийн дериватив байдаг бөгөөд энийг magnesium ascorbyl phosphate гэж нэрлэдэг. Витамин С-гийн деривативууд дундаа хамгийн тогтвортой учраас бүтээгдэхүүний найрлагад хийж ашиглахад хамгийн эвтэйхэн нь байдаг. За яг MAP-гийн өөрийнх нь молекулын хэмжээ нь харьцангуй том байдаг учраас арьсанд тимч гүн шингдэггүй. Тийм учраас тэр утгаараа эмзэг арьстай хүмүүс ашиглахад хамгийн тохиромжтой витамин С-гийн дериватив гэдэг аж. Гэхдээ яг MAP-гийн антиоксидант шинж чанар нь тийм чиг баталгаатай биш юм байлээ. Шинжлэх ухааны талаас яг хийгдсэн судалгаануудын хувьд бол L-ascorbic acid-тайгаа бол дүүхгүй. Гэхдээ хэрвээ эмзэг арьстай бол витамин С чиний арьсанд арьсыг чи эмзэгшүүлээд байгаа бол магадгүй MAP витамин С-г агуулсан өөр бүтээгдэхүүнийг сонирхож үзвэл бас тохиромжтой байж болох юм. Ascorbyl palmitate гэх витамин С-гийн деривативыг арьс ашиглагын бүтээгдэхүүнүүд ашигласан брэндүүд бас байдаг юм байна. Зарим арьсны эмчнэрийн хэлж байгаагаар бол Ascorbyl palmitate нь бараг хэрэгцээгүй витамин С гэж үнэлдэг юм байна. Учир нь маш тогтворгүйн дээр яг арьс арчилгаанд ашиглаж эхлэхэд яг арьсанд хүрээд L-ascorbic acid руу хүрвдэг эсэх нь одоо болтол тогтоогдоогүй учраас ер нь ascorbyl palmitate-ийг агуулсан витамин С-г ер нь витамин С гэж бодох хэрэггүй гэдэг юм байлээ. За нэрийг хэлэхэд хамгийн хэцүү витамин С-гийн дериватив бол tetrahexyldecyl ascorbate THD. Витамин С-гийн деривативууд дундаа бол хамгийн шинэ нь ерөөхдөө сургуулийн шинэ хөгөөд гэсэн. Тэгэхээр хамгийн бага судалгаа шинжилгээ энэ орцсон дээр бол хийгдсэн байгаа. Тэгээд шинэ орц учраас ер нь хамгийн үнэтэй. Тэгэхээр ихэвчлэн энэ төрлийн витамин С-г агуулсан серумууд байх юм бол зах зээл дээр байрч байгаа бусад серумуудтай харьцуулахад хамгийн үнэтэй байгаад байдгаа гэсэн үг. Эдгээрээс гадна retinol ascorbate мөн ascorbic glucoside зэрэг витамин С-гийн деривативууд ч мөн арьс ашиглагын бүтээгдэхүүнүүдэд өргөн ашиглагддаг юм байна. Витамин С-гийн деривативуудыг агуулсан бүтээгдэхүүний арьс ашиглаганд үзүүлэх нөлөөг L-ascorbic acid-ыг агуулсан бүтээгдэхүүний арьсанд үзүүлэх нөлөөтэй харьцуулаад үзэх юм бол хувь хэмжээний хувь нэлээд ялгаа гардаг юм байна. Ер нь ойролцоогоор 10 орчим хувийн дериватив агуулсан бүтээгдэхүүний арьс ашиглаганд үзүүлэх нөлөө нь L-ascorbic acid-ыг 3% агуулсан бүтээгдэхүүнийхтэй ойролцоо болж ирдэг гэж эмчнэр хэлж байгаа юм. Тэгэхээр деривативууд нь өөрсдөө хэдийгээр витамин С-гийн үр нөлөөг үзүүлэх боловч L-ascorbic acid-тай харьцуулахад арай бага байдаг. Мэдээж SAP-гийн хувьд бол нөхцөл байдал арай өөр. Миний хувьд өглөө болгон арьс арчилгаанд витамин С агуулсан серумыг хэрэглэж дадсан. Өөрөөр та нартай сүүлийн үед ашигласан одоо болтол савыг хаяагүй хадгалж байгаа витамин С агуулсан 3 серумээ өршөөлөн хуваалцъя. Яг одоо ашиглаж байгаа витамин С агуулсан серум маань Glossier брендийн Super Glow буюу витамин С магнезиум агуулсан серум. Энэ яг энэ серум дотор агуулсан витамин С нь өөрөө magnesium ascorbyl phosphate буюу MAP нийтдээ 5% агууламжтай. Тэгэхээр деривативуудын 5% нь L-ascorbic acid-ийн 3%-тай дүүдхийг тооцоод үзэх юм бол ойролцоогоор энэ бүтээгдэхүүн маань L-ascorbic acid-ийн 1.5% агууламжтай серумтэй ижил үйлчлэгийг үзүүлнэ гэсэн үг юм. Яг миний хувьд 1.5% гэдэг бол нэлээд бага хувь хэмжээ. Гэхдээ энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх надад айгүй
тааламжтай мэдрэмжийг өгж байгаа. MEP агуулсан болооч тэр юм угаасаа арьсан дайгуу зөөлөн цаагаараа бас яг эмзэг арьсан дайгуу тохиромжтой гэдэг нь бол ажиглагдчихжээ. Тэгэхээр MEP нь бол тийм лөөтэй байхад нэмээд магнезиум болуулыг арсны чигийг бол дэмжиж өгдөг. Тэр дундаа яг усан чиг буюу за яг ер нь усыг нь hydration гэж нэрлэдэг. Тэрийг нь дэмжиж өгдгийн дээр арсыг усаар тэтгэж яг ингэж буцаагаад арснаас ингэж усаа алдах процессыг удаашруулах зорилготойгоор ашигладаг идэвхтэй орцуудын нэг юм байлаа. Анх задлж үзэж яхад одоо ч гэсэн задлж үзэхэд нэг тийм металлик тийм зэгсийн ч юм уу тийм өндөр үнэртдэг. Магадгүй магнезиумных нь үнэр нь байх. Витамин С нь бол ийм үнэртэй биш юм байлээ. Оксидчж байгаа хичинж нэмдэг ч гэсэн биш гэсэн. Гэхдээ тийм хэрэглэхэд таагүй үнэр бас биш. Зүгээр л тийм сонин үнэр. Тэгээ арьсан дээр түрхсний дараа зүгээр би гаргаж ирээд нэг шахуурхыг хийгээл арьсан дээр түрхэхэд бол маш хурдан шингэдэг учраас дараагийнхаа шат руу бол шилжиж ороход нэг тийм асуудалгүй айгу амархан байдаг. Хөнгөн бүтэцтэй, хөнгөн юм шингэн бүтэцтэй байгаа нь бол энэ савлгаанаас нь угаасаа харагдах байх. Тэгэхээр Glossier-ийн хувьд нэг гоё зүйл нь бол сав баглаа боодол нь айгүй гоё хөөрхөн. Угаалгын өрөн дээр ингээд тавьчихсан ч толныхоо урд ингээд тавьчихсан ч харагдах байдал нь айгүй гоё учраас ийм мананцсан шилэн савлгаатай болохоор бусад өөр сэрэмүүдтэй харьцуулаад үзэхэд айгүй сонирхолтой гоё юм. Хэрэглэхэд айгүй тийм таашаал төрүүлсэн тийм урамтай бүтээгдэхүүнүүдийн нэг шиг санагддаг. Тийм учраас яг MEP-ийн ердөө 5% агуулсан серум гэж бас голдгүйгээр яг үнэхээр ашиглах серум байх юм бол яагаад бас баг тунтаагаар байж болохгүй гэж тийм ээ. Тэгэхээр тэр агуулгаараа бас Glossier-ийн энэ бүтээгдэхүүн бас үн цэнийг авчирж байна гэж бас надад санагдсан. Glossier брендийн Super гэдэг нэршилтэй 3 серум байдаг нь Super Glow, Super Pure, нөгөөх нь Super Bounce гэх 3 серумын багц байдгийг нь би гурван ашиглаж үзэх гэж, туршиж үзэх гэж авсан байгаа юм. Өмнө нь би Super Pure-ыг нь бол Niacinamide-ийн тухай видеон дээр бас дурдаад өнгөрч байсан. Хэрвээ үзээгүй бол тэр видеог орж үзээрэй. Хэрвээ Niacinamide-ийг сонирхож байгаа бол. Тэгэхээр гих мэдчлээ яг энэ витамин С-ийн агуулмж хувь хэмжээний хувьд бас тийм өндөр үн цэнтэй биш юм шиг боловч хэрвээ чамайг витамин С-г арьс арчилгаандаа нэвтрүүлэхэд чинь магадгүй гоё савлгаа, ийм гоё мэдрэмж, сэтгэлийн таашаал нөлөөлөх бол яагаад иймэрхүү бүтээгдэхүүн бас хөрөнгө оруулж болохгүй гэж. Хөрөнгө оруулах гэдэг үгийг бас ашиглаад байгаа нь энэ удаагийн видеонд дурдж байгаа витамин С-тэй серумууд дундаас Glossier хамгийн үнэтэй, харамсалтай. Тэгтээ хэрэглэхэд айгүй тухтай байгаа. Гэхдээ би энийг бол өөртөө бол дахиж худалдаж аавна гэж бодохгүй байна. Гэхдээ нэг удаа хэрэглэх нь бол ямартайч айгүй сэтгэл ханамж өндөр байлгаж чадж байгаа. За харин миний ашиглаж үзсэн хамгийн гоё витамин С агуулсан серум бол Натурийн брендийн Vitamin C Complex Serum. Энэ миний 2 дахь сав. Хамгийн анх бол Vitamin C Serum 22% гэдэг нэрээр гарч байсны дээрээс ийм dropper буюу ийм дусаагууртайгаар гарч ирсэн. Эннээс хойш энэ бүтээгдэхүүний дизайныг өөрчилж памптай болгосны дээр нэрийг нь бас солиод Vitamin C Complex Serum болгосон байгаа юм. Учир нь Vitamin C Serum 22% гэж нэрлэх нь зүгээр энгийн хэрэглэгчд бол L-ascorbic acid-ийн 22% агуулмжтай юм байна гэсэн тийм одоо сэтгэгдлийг бол өгөөд байгаа. Надад ч гэсэндээ анх бол ашиглаж байхад бол тийм ойлголт төрүүлж исэн. Гэтэл яг үнэндээ энэ бүтээгдэхүүн дотор бол L-ascorbic acid-аас гадна SAP буюу sodium ascorbyl phosphate-ийг агуулсан. Өөрөөр хэлбэл 2 янзын витамин С-г багтаасны дээр энэ хоёрыг нь эзэлж байгаа хувь хэмжээнийх нь нийлбэр нь 22% юм байлээ. SAP нь илүү өндөр агуулмжтай, L-ascorbic acid нь харьцангуй бага. Тийм учраас витамин С-ийн комплекс гэж нэрлэх нь зохимжтой гэж үзээд комплекс серум руу оруулж өгсөн байсан. Натурийн энэ витамин С-г задлаад дөнгөж шахаж эхлэхэд өөдөөс юм шаргал өнгөтэй гарч иж байсан. Витамин С ашиглаж үзэж байсан хүмүүсийн хувьд бол шаргал өнгө бол нөө байдаг шүү дээ. Учир нь тухайн витамин С-ийн агуулмж нь өөрөө оксидчж эхэлсэн үед өнгө нь хувирч үндсэндээ яг юм антиоксидант нөлөөгөө алдаж хинж хэрэггүй болдог. Энэ бүтээгдэхүүний хувьд анханасаа үйлдвэрээсээ тийм шаргал өнгөтэй юм байлаа. Учир нь энэ дотор агуулгдсан L-ascorbic acid буюу аскорбины хүчлийг тогтворжуулж өгөхийн тулд алтаар болоод glutathione гэх орцыг бол агуулan аль алийг нь тогтворжуулж өгсөн. Өөрөөр хэлбэл encapsulation буюу алтаар хийсэн юм капсулууд дунд дотор аскорбины хүчлийг нь багтааж өгсөн учраас бүтээгдэхүүний үндсэн өнгөн тийм шаргалдсан өнгөтэй болсны дээр яг арьсан дээр хэрэглэхэд тухайн капсул дотроосоо дараа нь витамин С нь арьсан дээр гарч ирсний дараа задарч гарч ирдэг учраас одоо хэрэглэх хугацаа бол сунаж орж ирж байгаа. Тэгэхээр
таамаглаж байгаа шиг бусад L-ascorbic acid агуулсан бүтээгдэхүүн шиг хурдан оксидчихгүй гэдэг утгаараа надад хамгийн таалагдсан. Дээрэс нь хэрэглэхэд маш урамтай тийм гээлэндүү маягийн бүтэцтэй. Гэхдээ ер нь бол серумын бүтэц чинь тусаа нэг серумлэг бүтэц байдаг хэрэгтэй. Яг тэрийг агуулсан байсан учраас айгүй гоё. Тэгээд угсаа хамгийн их найрлах нь бол SAP байсан болохоор арсан дээр тийм эмзэгшүүлэх мэдрэмжийг бол надад өгөөгүй. Дээрэс нь хэрэглэж байхад яг витамин C-ийн тэр цайруулах нөлөө, тийм үү? Арсыг тэгж антиоксидантаар хангаж байгаа нөлөөгөө бол нэлээд ихээр бол илэрлэл нь бол миний арсан дээр шууд илэрчээсэн. Юу ч ярьчих. Тэгэхээр тийм байсан. Би яг Naturium брендинг 5 серумынхаа ревюн дээр энэ бүтээгдэхүүний тухай бас дэлгэрэнгүй ярьж байсан. Хэрвээ энэс гадна бусад өөр мэдээллийг сонсох гэх юм бол магадгүй тэр видеоор орж үзвэл бас илүү зохимжтой байх. Тэгэхээр миний хувьд бол миний ашиглах хамгийн дуртай, өнөөдрийг хүртэл ашигласан хамгийн дуртай витамин C серум бол Naturium Vitamin C Complex Serum. Би Glossy Super Glow-ийн яг өмнө хэрэглэж дууссан витамин C бол мөн л Naturium Vitamin C Super Serum Plus байлаа. Бүтээгдэхүүний нэр нь өөрөө Vitamin C гэж хэлсэн учраас энийг яг витамин C-ийн серум юм а гэж бол ойлгож авч үзээд байх боловч яг үнэндээ энэ өөрөө бүтээгдэхүүн супер серум гэсэн ч учиртай. Учир нь яг энэ серумын агуулмж дотор витамин C буюу витамин C-гээс бол L-ascorbic acid багтсан. Нэмээд витамин А буюу ретиноид. Ретиноидууд дундаас ретинолыг агуулсан гиалуроны хүчил niacinamide зөвмөн salicylic acid буюу BHA төрлийн салцилийн хүчлийг бол энэ дотор агуулж өгсөн. Өөрөөр хэлбэл яг арьс арчилгаанд байдаг хамгал идэвхтэй орцуудыг нэг серум дотор багтаагаад өгчихсөн хамгийн гоё байгаа юм. Тэгэхээр яг Naturium-ийн 5 серумын ревюн дээр би сая дурдж байсан тэр ревюн дээр бол хэлж байсанчлан энэ бол хэрвээ яг хамгийн супер серум. Учир нь яг арьс арчилгаанд олон серум ашиглах сонирхолгүй. Ердөө ганцхан серум ашиглая гэж хүсэж байгаа бол магадгүй энэ бүтээгдэхүүн хамгийн тохиромжтой байх. Учир нь витамин C, витамин А, salicylic acid, гиалуроны хүчил, niacinamide зэрэг миний дуртай бүх орцуудыг нэг бүтээгдэхүүн дотор багтаачихсан байгаа юм. Ихэвчлэн ер нь витамин C, витамин А хоёрыг буюу ретинол болон L-ascorbic acid-ыг нэг дор бол нэг рутин дотор буюу өглөөний арчилгааны үеэр эсвэл оройн арчилгааны үеэр хамт хэрэглэхийг зөвлөдөггүй. Гэхдээ энэ бүтээгдэхүүний хувьд бас яг саяны Vitamin C Complex Serum дээр дурдж байсанчлан мөн л ингэж капсулжуулж өгсөн учраас алт болон глутатионоор капсулжуулж өгсөн учраас slow release буюу аажмаар идэвхтэй орцууд нь арьсан дээр ингэж ялгарч нөгөө үүр нөлөөгөө үзүүлж өгж идэг учраас арьсыг чинь эмзэгшүүлдэггүй, өрөвсүүлдэггүй байх нөлөөтэй юм байлаа. Тэгэхээр технологи талаасаа бол энэ айгу гоё бүтээгдэхүүн гэсэн. Нэг харамсалтай юм нь яг гол ашигласан витамин C-ийнх нь орц нь L-ascorbic acid учраас жоохон тогтургүй болох магадлал бас байгаа юм шиг надад санагдсан. Гэхдээ зүгээр. Миний хувьд гэхдээ би энэ бүтээгдэхүүнийг дахиж ашиглана гэж бодохгүй байна. Учир нь би Vitamin C Complex Serum дээр дуртайн дээр нэг рутин дээр олон бүтээгдэхүүн ашиглахаас бол би нэг тийм татгалзаад байдаггүй болохоор тийм хэрэгтэй нэг л орцтой. Нэг л бүтээгдэхүүнийг айгүй энгийн арьс арчилгааны дэглэмтэй байя гэж байгаа бол Naturium-ийн энэ бүтээгдэхүүнийг бас сонирхоод үзээрэй гэж зөвлөмөр байна. Та нарт дуулахад арьс арчилгаа, үс, хумс, ер нь гоо сайхантай холбоотой контентууд хийх зорилгоор би тусдаа шинэ Instagram хаяг үүсгэсэн. Анух арчуудсыг beauty хаяг руу орж үзээрэй. Яг энэ YouTube дээр харахгүй зарим контентуудыг ч гэсэндээ тэр Instagram хаяг дээр харах боломжтой шүү. Харин та нар арьс арчилгаанд ямар витамин C ашигладаг вэ? Витамин C-ийнхаа нэрийг магадгүй Орос найрлаганд нь багтаж байгаа витамин C-ийн төрлийнх нь нэрийг хамтаар видео дээр комментээр үлдээгээрэй хэдүүлээ. Коммент хэсэгт өргөжүүлэн ярилцгаая. Тэгэхээр энэ удаагийн витамин C-ийн видео маань таалагдсан гэж найдаж байна. Тэгсэн бол лайк дараарай. Хэрвээ миний сувг subscribe хийгээгүй байгаа бол энэ дор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажууг нь хонхыг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгоно notification очиж байх болно шүү. Хамтдаа баярлалаа. Дараагийн видеогоор том утгагүй эргээд уулзъя.